системд салбар нэгж болон хэлтс тасаг нэмж бүртгэхийн тулд лавлах цэсний салбар нэгжийн мэдээлэл цонхыг ашиглана. Энэ цонхны код гэсэн хэсгийн ард дарж тухайн системд бүртгэлтэй байгаа байгууллагын код болон салбар нэгж хэлтс тасгийн кодыг харах боломжтой. Салбар нэгж хэлтс тасаг шинээр бүртгэхийн тулд код гэсэн хэсэгт системд бүртгэлтэй байгаа хэлтс тасгаас ялгаатай код оруулаад нэрийг ойлгомжтой тодорхой байдлаар оруулна. Салбар нэгжийн мэдээлэл цонхны ерөнхий мэдээллийн хэсэгт харьяалах салбар хэлтс гэсэн хэсэгт тухайн шинээр бүртгэж байгаа хэлтс тасгийн харьяалж байгаа салбар хэлтсийг сонгож тохируулна. Жишээ нь үйлдвэр гэсэн хэлтс цэг тасгууд харьяалж болно. Шинээр бүртгэж байгаа салбар нэгж болгон хэлтс тасг нь бие даасан салбар бол бие даасан салбар эсэх гэдэг тэмдэглэгийг тохируулж өгнө. Энэ тэмдэглэгийг тохируулснаар тухайн салбар хэлтсээр тусад нь данс нээх боломжтой болно. Бараа материалын өртгийн төв мөн эсхийг тохируулж өгнө гэснээр уг салбар нэгжээр өртөг зардал ашгийг тусад нь тооцоолох боломжтой болно. Богино нэр гэсэн хэсэгт тухайн салбар хэлтсийн код болон давчилсан нэрийг тохируулах боломжтой. Ингэж тохируулснаар бүх төрлийн тайлан болон чагсаалтууд дээр ашиглагддаг. Товч нэрийг өгөхдөө бусад бүх хэрэглэгчдэд тодорхой байдлаар оруулна. Онлайн эсэг. Энэ тохиргоог тэмдэглэснээр бүртгэж байгаа хэлтс тасгийн кодыг Diamond системтэй холбогдсон ажиллах бусад жижиг системүүд дээр ашиглах хэсгийг тохируулж өгч байгаа юм. Төлөв. Энэ хэсэгт тухайн салбар хэлтсийг идэвхтэй болон идэвхгүй гэсэн хоёр төрлийн сонголтоор тохируулж болно. Бүртгэж байгаа салбар нэгжийн кодыг дахин ашиглахгүй идэвхгүй төлөвийг сонгож тохируулна. Ингээд бүртгэсэн бүх мэдээлэлээ сайтар шалгаад хадгалах товч дарна. Шинээр бүртгэсэн салбар нэгжийн кодын мэдээлэл нь дансны мэдээлэл цонхон дээр хэрхэн ашиглагдахыг харуулъя. Энэ хэсэгт үндсэн дансны кодыг оруулаад гараас Shift F4 товчны тусламжтайгаар салбар нэгжийн кодын жагсаалтыг гаргаж ирнэ. Шинээр бүртгэсэн салбар нэгж хэлтс тасгаа гаргахын тулд сэргээх товч дарна. Бүртгэсэн салбар нэгж болон хэлтс тасгийн кодыг тайлангийн шүүлтийн нөхцөл дээр ашиглан салбар нэгжээр тайлан авах боломжтой. Жишээ болгон ерөнхий журналын гүйлгээ баланс дээр салбар нэгжээр тайлан авч харуулъя.